Сайн бацгаана уу? 11-р анги энерги ба ажил чадал сэдвийн хүрээнд 3800 бодлогын хураамжны 3-ын 2 дугаар бодлогыг бодцгаая. За, бодлогын өгүүлбэр элсний хамт 10 кг масстай жижиг тэрэгэнцэр ширээний гадаргуу дээгүүр 1 м/сек хурдтай хөдлөнө. Тэрэгэнцний эсрэг хэвтэй чигт 2 м/сек хурдтай нисэж байсан 2 кг масстай бие элсэнд шигдэв. Мөргөлтийн дараа тэрэгэнцэр хаашаа ямар хурдтай хөдлөх вэ гэсэн байна. Бодлогын зургийг үзвэл энэ тэрэгэнцэр элстэй тэрэгэнцэр. Энэ элстэй тэрэгэнцэр МБ хурдтай. За түүний эсрэг мөн М масстай Б хурдтай сум явсан гэж үзвэл системийн анхны хөдөлгөөний тоо хэмжээ гэдэг бол 2/1 гэдэг байна. Тэгвэл 2 векторыг дүрсэлбэл хэвтэй МБ 2 хурдтай. За, энэ векторын төгсгөлөөс эхлэлтэй МБ 1 хурдтай. За, түүний эдгээр анхны импульс гэдэг бол энэ педал бол. Хөдөлгөөний тоо хэмжээ гэдэг бол энэ хэлцүү МБ 2-оос МБ 1-тэй амал. За, хоёрдугаар тохиолдолд сум элстэй тэрэгэнцэрт шигдсэн тохиолдол бод. За, энэ элстэй тэрэгэнцэр сум ил зогцсон. За, тэгвэл энэ хувьд хурд нь бэштэй болж үздэг гэсэн. Вектор дүрсэлбэл энэ нэмтний бэштэй гэдэг бол бэштэй гэдэг next. Бэштэй гэдэг бол энэ нэмтний энэ системд жүжиглэхгүй учраас PNL болон P-ийг хоорондоо хийцүү. Тэгвэл PNL into MB 2-оос хасган MB 1-тэй хийцүү. Харин P-ийг гэдэг нь MB 1-ийн P-ийг За, эдгээрээс ингээс бид PNL P-ийг хоорондоо хийцүү гэж үздэг учраас MB 2-оос MB 1 гэдэг бол MB 1 MB 2 энэ хэзээ гэсэн. За, энэс бүгдээрээ P-ийг болвол P-ийг гэдэг бол P-ийг гэдэг бол MB 2-оос MB 1 үнэт буухан. Тэрэгцэртэй элстэй тэрэгцэр болон сумны массыг нэмсэн нийлбэртэй юм. Одоо таацыг орлуулж бодлогын шийдвэр олгохоор
6 кг метр секундыг хуваах нь 12 кг буюу инжиг хооронд хураавал 0.5 метр секунд. Тэгвэл зүүн тийш чиглэлтэй. За нийтдээ хэрэгэнцэрт сум зордсны дараа хэрэгэнцэр зүүн тийш 0.5 метр секунд үедээ хөдөлж эхэлнэ.